Тэг мэдээж хүмүүс Мерсер ярьдаг л да Ганбаатар захирлыг харилцааны хувьд асуудалтай гэдээ ярьдаг. Мэдээж энэ тэгжээж л тэр олон хүнийг базаж зангидж явдаг юм болов уу гэж би бол хувьдаа хардаг. Тэгээд яг нөгөө өөрийнх нь юм нөгөө бизнесийн босч исэн түүх мөхөөч гэсэн ингээд хаяа болсон юм ярьдаг. Тэгээд би одоо яг үнийн санжааны худлаа санжааны бохин дээрээс боссон гэж үл ярьдаг. Нөгөө ах нарыг дагаж урдаас электрон бараа аваад хоошоогоо гаргаад илүү нэг 4-5 нугалтл гэл байсан юм уу да. Тэгээд мань нөхөр өөрөө бохинд нэлээд дуртай буцахтаа нэг цүнх бох аваад явсан чинь вагонда бараг 7-8 ч юм уу бараг 10 сум нуграад үгүй тэгвэл энэ бохчийн ер нь Монголд амар эрэлттэй юм биш тэгээд тэгээ эренгүүтээ таньдаг мэддэг усудаасаа мөнгө төгөөсөө хэлээд вагоноор явахгүй шууд онгоцоор хааш яваад контейнер бохижуулж ийсэн гэдэг ч үлээ тиймэрхүү сонирхолтой ингээд нэг юм кейсүүд ирээд тэр кейсүүдийг харахаар бизнес гэдэг бол ингээд юм хаана яг алтан боломжн дээр нь гიშгээд гарах боломжтой тий. Ийм кейсүүдээ их ярьдаг. Тэгээд зарчимч нэлээд шаардлагын хувьд өндөр шаардлага тавьдаг байсан. Тэгээд нөгөө төлөвлөгөө тий борлуулалтын ажилтнууд бол төлөвлөгөөрөнд шахагдаж явдсан шүү дээ. Тэгээд борлуулалтынханд бол тэгж хэлдэг байсан. Япончууд төлөвлөгөөгөө биелүүлэхгүй амиа оролдог шүү дээ. Энэ бол энэ хэлж байгаа үг л өөрөө цаанаа тий. Маш тийм өндөр шаардлагыг тавьж байгаа хэлбэрийн. Тэгэл ойлгомжтой л доо. Мерсер бол тэгэл ойлгомжтой л доо.